сонголтыг хөндлөөд одоо Баянзүрх дүүргийн засаг даргыг одоо батламжлаг байгаа. Тэгээ энэ Баянзүрх дүүргийн засаг даргыг батламжлуулах хүсэлтэй байна. Энэ дэргэнд одоо жил гарсан Баянзүрх дүүрэг чи одоо засаг даргагүй ярьлаа шүү дээ. Баталж өгдөг. Одоо яагаад баталдаг вэ? Мөн төлөөлөгч нь 22 төлөөлөгч нь засаг дарга батлаад байдаг. Энд одоо батламжилж өгдөг. Улс төрийн ийм ялгаа гаргахаа болооч. Дүүрэг 2 маань гэхэд бол ерөнхийдөө манай хороо лаб бол дэмждэг юм байна. Сая бид нар хороон дээр судалгаа хийж үзлээ. Засаг даргаыг батламжлахтай холбоотой асуудлыг бол энэ дээр ерөөсөө нэг ойлголт маш дутуу явж байна. За юу гэхээр та сая ярианда хэлж байна. Бүтэн 1 жил Баянзүрх дүүрэг засаг даргагүй явлаа гэдэг юм ярьж байна. Энэ хугацаанд бол засаг даргатай явсан. Энэ хугацаанд бол Пүрвдуга гэдэг хүн засаг даргын үүргийг гүйцэтгэж явж ирсэн. За Пүрвдуга гэдэг хүн саяхан өргөдлөө өгсөн. Өөр ажил шилжиж байгаа тул засаг даргын үүрэгт ажиллаас нь чөлөөлж өгнө гэсэн ийм өргөдлийг өгсөн. За өргөдөл нь энд байж байна. Давх хавагтай Пүрвдуга миний бие ингээд 12 оны тэдэн цагаас эхлээд засаг даргаар ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл ажиллаж байна гэсэн байна шүү. Тэгээд цаашид өөр ажил шилжиж ажиллахаар болсон тул намайг үүрэгт ажиллаас нь чөлөөлж өгнө гэсэн ийм өргөдлийг гаргасан. Энэ өргөдлийг нь үндэслээд засаг даргаас захирамж гарсан. Засаг даргын захирамж бол 2017 оны 8 сарын 23-ны өдрийн Б171 гэсэн ийм захирамж гарсан. За 8 сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн засаг даргаыг өөр ажил шилжин томилогдохоор гаргасан өөрийнх нь хүсэлтийн дагуу чөлөөлсөн байна. За тэгээд энэс хойш бол засаг даргаыг одоо дараагийн засаг даргаыг томилох ийм ажиллагаа явуулж байна. За дараагийн засаг даргаыг томилох ажиллагаа явагдангууд дүүргийн 2 нам маань 2 өөр хүнийг нэр дэвшүүлээд өрөөд байна. Ардчсан намаас Баясх гэдэг хүнийг, Ардын намаас Батамгалан гэдэг хүнийг 2 тусдаа хуралдаад 2 өөр хүнийг томилоод өрөөлсөн. Та бүхэн бол 9-р хорооны одоо Сөдрөлт галбан шатны үед бол энэ яг нарийн мэдээллийг мэдчих хэвээр хүмүүс. Тийм болохоор та хоёрт би заавал энийг хэлэх нь зүйтэй гэж. Мөн дээрээс нь хэвлэлийнхэн байна. Энийг бол бас энэ Баянзүрхтгийн бүх иргэд бас мэдхэн зүйтэй. Ямар асуудал үүсээд байгаа гэдгийг. За ингээд 8 сарын 23-наас хойш 2 удаа албан бичгүүдийг 2 намын зүгээс ирүүлсэн байгаа. За энэ дээр нь засаг даргын зүгээс ямар хариу өгсөн бэ гэхээр за Баясх гэдэг хүнийг томилж байгаа энэ хурал маань өөрөө яг нөгөө Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23-ын 7 заасан шаардлагыг хангахгүй байна гэдэг. За энэ ямар шаардлага байгаад байгаа гэхээр сонгогдсон нийт төлөөлөгчдийн олонх хүрэлцэн эрдэнэр тухайн хурлын эрчийг хүчинтэй тооцно. Сонгогдсон нийт төлөөлөгч. За яг энэ заалтан дээр улсын дээрч өгөхөөс тайлбар гаргасан. Сонгогдсон нийт төлөөлөгч хэнийг хэлэх вэ гэхээр бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн буюу дүүргийн сонгуулийн хонооноос бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тогтоол гэсэн энэ хүмүүсийг сонгогдсон нийт төлөөлөгч гэнэ гэдэг. Тэгсэн энэ дээр мань одоо та бүхэн би одоо үзүүлнэ. Баянзүрх дүүргийн засаг даргаар Баясхыг томилуулахад ирүүлсэн бичгтэр мань 35 төлөөлөгчийн цөөхөн гар ирсэх зорьсон. Тэгэхээр бид нар энэ хурлыг бол бүрэн одоо эрс хүрэлцэн эрсээ хурал гэж үзэх боломжгүй болчихдог. За нөгөө талаас нь Батамгалан гэдэг хүн болохоор ардчсан намын төлөөлөгч нарын оролцоогоор ингээд хуралдаад аваад ирсэн. Баянзүрх дүүрэг дээр ийм хүндрэлтэй асуудал орж. Засаг даргын зүгээс хамгийн түрүүнд эрхэмлж байгаа нэг л зүйл байна. Баянзүрх дүүргээ маш яралтай засаг даргатай болгоё. Аль нам нь гол нь ш, хэн гэдэг нь гол нь ш. Хууль тогтоомжийнхаа дагуу нэр дэвшүүлээд хүрээд ирсэн хүнийг л бид нар томилчих гэсэн ийм байр суурьтай. Тэгээд дүүрэг маань өөрсдөө хоорондоо хурлаа маш зөв хийгээд хуулийнхаа дагуу одоо нэр дэвшүүлээд ирүүлэх юм бол өдөрт нь бид нар томилоод боломж байгаа. Нөгөө талаас Баянзүрх дүүрэг бүтэн жилийн хугацаанд засаг даргагүй явсан гэдэг ойлголт огт байхгүй шүү. Та бүхэнд би сая Пүрвдуга гэдэг хүний өргөдлийг уншиж үзүүлээ. 8 сарын 23-нд чөлөөсөн захирамжийг уншлаа. Тэгэхээр энэ дээр бол одоо гişнээ хоног манай энэ зарим төрийн албаагч нар бол ингээд ажиллаа ингээд орхиод за одоо ингээд тамгын газрынхаа үүдэн жигсаалыг яваад байдаг. Энэ маань өөрөө ямар нэгэн одоо үр дагаваргүй та бүхний маань зорилго нь өөрөө биелэгдэх гэхээр биднээс үл шалтгаалсан ийм асуудал байгаа гэдгийг маань ойлгох хэрэгтэй. За хоёрдугаар асуудал бол дүүрэг хуваах асуудлыг та бүхэн эсэргүүцэж байгаа гэж тайлбарлаж байна. Дүүрэг хуваах асуудлыг бол нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиараа улсын их хурл шийдвэрлэх асуудал. Нийслэлийн засаг даргын зүгээс бол захирамж гаргасан. Нийслэлийн засаг даргын зүгээс захирамж гаргахдаа дүүрэг хуваах боломжийг судлах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүний дарга маань амбал дарга энэ миний ажил сууж байна. Би нарийн бичгийн даргаанд ажиллаж байгаа. Бүрэлдэхүүнд нь Баянзүрх дүүргийн 2-3 хүмүүс байгаа. Засаг даргач байгаа, төлөөлөгч нар ч байгаа, хурлын даргач байгаа, сангийн архин дүүргээс ч байгаа. Бид нар бол дүүрэг хуваах эцсийн шийдвэр гаргадаг хүмүүс биш. Ер нь бол Баянзүрх дүүрэг 300 гаруй мянган хүн амтай. Тэгтэл өнөөдөр манай нэг аймаг маань өөрөө 70-80 мянган хүн амтай. Тэгэхээр яг ингээд харьцуулаад үзэхээр маш хүнд иргэдэд төрийн үйлчлэгээ хүрэх нь айгүй бага байгаа болов уу гэсэн ийм ойлголттой учраас бид нэр
зөв хуваах боломж байгаа эсхийг нь судалж байгаа. Тэрнээс биш хуваана гэсэн эцсийн шийдвэр гаргаагүй. Эцсийн шийдвэрийг улсын их хурл гаргана.